Дэлхийн нийтийн анхаарал яг одоо Монгол улс руу чиглэж байна. 2017 онд 21-р зууны хамгийн зартай гэмт хэрэгтэн Жеффри Эпштейн баригдахаас өмнө Монгол улсад амьдралынхаа хамгийн том төлөвлөгөөг хэрэгжүүлж байсан. Энэ төлөвлөгөөтэй яахаар уялдж байгаа хоёр монгол хүн бол Бат Тулга, Элбэг Дорж. Яг одоо Элбэг Дорж, Бат Тулга, Эпштейн энэ гурван нэр дэлхийд даяар цөөрөд чинь. Магадгүй Элбэг Дорж Монгол улсад бусаж ирсэн шалтгаан нь энэ байж болох юм. Америкийн нэгдсэн улс Эпштейнтэй холбоотой хүн бүрийг байцааж байгаа. 2019 оны 8 сарын 10-ны өдөр Эпштейнийг нас барсан гэж дэлхийн нийтэд зарласан. Үүний дараагаар Нью-Йоркотын ахлах шинжээч Эпштейний гарыг хийх баталгаажуулж амиа орсон болохыг тодорхойлсон. Тэгсэн хэдий ч одоо хүртэл Эпштейн амиа орд хүн биш. Эпштейн хаа нэгтээ амьд байгаа. Эпштейн амьд байгаа учраас Элбэг Доржийг Монголын засгийн газар шүүж чадахгүй байна. Элбэг Дорж Эпштейний хамгаалтанд байгаа. За иймэрхүү жиргэнүүд одоо хүртэл явагдаж байна. Миний бодлоор эдгээр хүмүүсийн амнаас гарч байгаа үгнүүдийн зарим нь ортой, зарим нь оргүй хоосон. Зүгээр conspiracy батлагдсан зүйл биш. За тэгэхээр хэдүүлээ Эпштейнийг яг нас барсан юм уу, нас бараагүй юм уу? Тэрэн дээр хариулт олохын тулд нэгэн вебсайтыг заавалж ухах шаардлагатай. Тэр вебсайт нь бол 4chan гэдэг юм вебсайт байгаа. 4chan дээр Эпштейнийг нас барсан гэж нийтэд зарлахаас 40 минутын өмнө RPTND1SI нэртэй хэрэглэгч Эпштейнийг нас барсан гэж зарласан байдаг. RPTND1SI энэ хэрэглэгч нь яаж Эпштейний хоригдчихсан шоронгоос энэ инсайдер мэдээллийг авсан байх вэ? Яаж олон нийтэд зарлахаас өмнө нийтэд зарласан байх вэ? Миний бодлоор энэ хэрэглэгч нь тухайн шоронгийн ажилтан байсан болов уу гэж таамаглаж байна. За тэгээд жоохон байжгаад өөр бас нэг хэрэглэгч 4chan дээр маш ноцтой мэдээлэл зарласан. SWAM8W1F юусернэмтэй хэрэглэгч Эпштейний цогцсыг өөр хүний цогцсоор солиод гараад явсан гэсэн мэдээллийг 4chan дээр завсан байдаг. Нэг өсөндөө түн хэлж байгаагаар бол Эпштейн өөрийнхөө үхлийг хуурамчаар үлдээд хаа нэгтээ өнөөдөр эрхчлөөтэй явж байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ 4chan гэдэг вебсайт бол anonymous post бичдэг вебсайт. Энэ вебсайтн дээр ямар нэг пост бичсэн хэрэглэгчийг ардаас нь сүүл мөшгөх боломжгүй. Энэ чинь anonymous post бичдэг газар ихгүй. Миний бодлоор зүгээр миний хувийн бодол. Эпштейнийг хэдий үгсэн гэдгийг нь нотлоод байгаа ч гэсэн би бол энэ өөрийнхөө зүгээс итгэхгүй байна. Эпштейн амьд байж магадгүй. Яагаад вэ гэхээр Эпштейн амьд байх хугацаанд маш олон улс төрчдийн нууцыг мэдчихсэн. Маш олон картелийн босстой холбоотой байсан. Маш олон одоо энтигийн сканкал центруудтай холбоотой байсан. Ерөнхийдөө бол гэмт хэргийн сүлжээнүүдийг одоо зангидчихсэн маш их мэдээлэлтэй хүн. Тэр байтугай. Та нар Ротшайлдын гэр бүл гэж сонсч байсан баг. Ротшайлдын гэр бүл бол одоо дэлхийн банкны эзэд одоо Билл Гейтс, одоо Элон Маск бүр тэднээс ч хамаагүй амар баян гарууд. Ер нь энэ дэлхийг одоо эзэгж байгаа нууц эзэд гэж одоо ярьдаг. За тэгвэл Ротшайлдын гэр бүл Эпштейний найдвартай Артал гэсэн цуу яриа хүртэл байдаг. Үнэхээр байж болно. Миний бодлоор бол ийм их холбоо сүлжээтэй ийм нөлөө бүхий хүн одоо хүссэн улс төрчөө өөрийнх нь бохир нууцаар сүрдүүлээд хүссэн юм хэлж боломжтой ийм хүн өөрийнхөө үхлийг хурамчаар зохион байгуулад хаа нэг газар өнөөдөр эрхчлөөтэй амьдарч байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл энэ бүхэн бол конспираси хэвээр үлдэх болно. Миний ярьж байгаа юм хинч баталж чадахгүй, би ч гэсэн ерөөхдөө бол баттай хэлж гин гэж хэлээгүй. Энэ бол зөвхөн миний таамаглал. Ягд би сүүлийн үед Эпштейний
Монгол улсын хоёр ерөнхийлөгчтэй холбогдсон холбоо хамаарлалын тухай пост нийтлэлүүд хийгээд байгаа юм байна. Би фрилансер хүн, ямар нэг газар ажилтгүй, өөрөө хуваараа интернетээр янз бүрийн зүйл хийж мөнгө олдог юм хүн байгаа. За тэгээд хэдэн өдрийн өмнө ойролцоогоор нэг 2 сар орчмын өмнө Gemini-аар би Facebook пэйж ямар сэдвээр одоо контент хийх юм бол илүү олон хүн үзэх боломжтой вэ гэд мэргэжлийн промптоор судалгаа илгүүлсэн. Хиймэл оюун ухаанаар. За хиймэл оюун ухааны надад олж өгсөн сэдв нь болохоор улс төр Эпштейний тухай. Яаж Монголын улс төрчид Эпштейнтэй холбогдчихсэн тэр тухай Америкийн нэгдсэн улсын Doge вебсайтээр нь төрийн вебсайтээр нь олон нийтэд уншихад нээлттэй цаанаас нь зөвшөөрсөн мэдээллүүд байд юм байна. Тэгэхээр Gemini-аар хийсэн судалгаан дээр хэрвээ би эдгээр мэдээллүүдийг монгол хэл рүү орчуулад Facebook пэйж дээр контент болоод гаргах юм бол маш олон хүмүүс үзнэ гэсэн бохоггүй. За ингээд Gemini Google-ийн гаргасан хиймэл оюун ухааны надад хэлснийхэн дагуу би хийсэн үр дүнгийн та нарын чи харж байна. 1 сарын дотор 4420 фоллоутай болсон байна. Өмнөх сартайгаа нийлээд одоогийн байдлаар 2 сарын дотор 100000 фоллоутай болсон байна. Ингээд миний Facebook пэйж мөнгө олоход 100% бэлэн болчихж байгаа. Одоо ердөөсөө Facebook пэйж монетайзинг хийгээл сар болгон миний бичлэгнүүдээс, миний текст постнуудаас, үзэгчдийн үзэлтээс над руу мөнгө орж ирнэ гэсэн үг. За хамгийн гоё юм нь Facebook, YouTube-тэй харьцуулах юм бол хамаагүй илүү өндөр цалин өгдөг юм байна. 1000 үзэлт тутамд YouTube $1 өгдөг бол Facebook дээр 2-3 $. Зүгээр текст постн дээр. Хэрвээ миний Reel-нүүдийг Facebook дээр тавьж байгаа бичлэгнүүдийг 1000 хүн үзэх юм бол $10-20 $. Одоо жишээ нь хамгийн сүүлд оруулсан энэ пост маань 407 лайк авсан байна, 140 коммент авсан байна, 173 шеэр авсан байна. Энэ постыг 65,000 хүн үзсэн. Хэрвээ Facebook-ээс надад 1000 үзэлт тутамд $3 өгөх юм бол энэ чи $200 гаруй ердөөсөө ганц энэ текст постноос би олчж байгаа байхгүй. За ингээд ирэхэд бол та нар намайг сүүлийн үед мөнгө олохын төлөө юу хийж байгааг бол харж байна. Одоо энэ Facebook пэйж монетайз болчихдаг юм бол ингээд тогтмол Facebook-ээс цалин авах боломжтой болчихж байна гэсэн үг. За өөрийнхөө мэдлэгийг амьдрал дээр батлагдж байгаа эдгээр мэдлгүүдийг би сургалт болгож гаргаж байгаа. Та нар миний монгол хэл дээр хийсэн видео сургалтуудыг яг одоо авч болно. Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд, оюутнууд ажлынхаа хажуугаар нэмэлт орлоготой болохыг хүсэж байгаа. Одоо Монголд амьдарч байгаа хинч байж болно. Миний сургалтууд бол видео сургалтууд учраас дэлгэцэн дээр та нар миний энэ бичлэгийг одоо яаж үзэж байгаа те тэрнтэйгээ адилхан миний дэлгэцэн дээр харуулж байгаа юмнуудыг дөөрөж хийгээл бүх юмаа сураад авчна гэсэн үг. За хэрвээ та бүхэн надаас интернетээр Монгол улсаас яаж интернетээр мөнгө олох те тэр жилийн сургалтуудыг авахыг хүсэх юм бол яг энэ үзэж байгаа бичлэгний чинь доор би нэг линк оруулсан байгаа. За энэ харагч чинь интернетээр мөнгө олох тухай сургалт авах бол энэ бичлэгийг үзээрэй. Энд чинь би нэг линк оруулсан байна. Та бүхэн энэ линкэн дээр тарах юм бол 6000 хүн лайк яаж миний монгол хэл дээрх видео сургалтуудыг авдیں۔ Тэр тухай тайлбарлсан бичлэг маань гараад ирнэ. За ингээд 23 минутын урттай энэ бичлэгийг эхнээс нь дуустал нь үзэл болоо. Энэ бичлэгэн дээр яаж миний сургалтуудыг худалдаж авдیں۔ Миний сургалтуудыг худалдаж авснаар ямар үр дүн гарах боломжтой тэр тухай бүр хинч ойлгохоор энгийгээр тайлбарлагдсан байна. За ингээд Монгол улсад махны өвнөсөд байна. Монгол улсад төгрөгийн ханш сулраад байна. Та нар энийг давуу тал болгож ашиглаж болно. Яаж вэ гэхээр та нар интернетээр мөнгө олох юм бол Америк доллараар цалин авна. Америк доллараар цалин авна гэдэг чинь ирэхэд бол та нарын хувьд Монгол төгрөгийн ханш судрах тусам илүү ашигтай болж байна гэсэн үг. Монголчууд бол алтан дээр суусан ард түмэн. Хэрвээ би англи хэл дээр Эпштейний тухай контент хийсэн бол
миний контентыг 100 хүнч үзэхгүй байх байсан. Яагаад вэ гэхээр надтай адилхан өөр хэдэн мянган хүмүүс Эпштейний тухай, Эпштейний олон нийтэд задарсан файлуудын тухай контент хийж байгаа. Харин монгол хэл дээр би Эпштейний тухай контент хийснээрээ нэг контент бүрэн 100 мянган үзэлт авч байгаа. Яагаад вэ гэхээр надтай адилхан өөр Эпштейний тухай монгол хэл дээр контент хийж байгаа байхгүй байхгүй. Тэгэхээр бүх үзэлт нь ерөөдөө бол над руу орж ийнэ гэсэн үг. Яагаад монголчууд бид нар алтан дээр суусан ард түмэн бэ гэхээр бизнесийн өрсөлдөөнгөө улс оронд амьдарч байгаа байхгүй. За тэгээд та бүхэндээ дараачихаа дугаараар уулзъя. Peace.